1-р Коринт 7-р бүлэг. Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм. Харин садар самун байдалд орохгүй тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг. Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Эхнэр нь өөрийн биеэ захирах хэрэг мэдлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах хэрэг мэдлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. Та нар нэг нэгнээсээ хагацхаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тустай байгаад дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл сатан та нарыг биеэ барьж төвчихгүй байдлаар ч сорж магадгүй юм. Харин үүнийг би тушаалаар бас зөвлөмж болгон хэллээ. Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүмүүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж. Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж хэрэг тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрэг тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр. Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрэлсэн хүмүүст хандан бие биш харин эзэн тушаадаг. Хэрэг тэр салбал дахин гэрлэхгүй байг. Эсвэл нөхөртэйгөө эвлэрэг. Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй. Харин бусдад нь хандаж хэрв ах トゥ нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад тэр эмэгтэй өөртөө амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхих гэж эзэн биш би хэлдэг. Хэрв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад нөхөр нь өөртөө амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бичсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. Хэрв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах トゥ болон эгч トゥ нар ийм тохиолдолд боолчлолд ор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван руу дуудсан юм. Эхнэрээ, чи нөхрөө аврах эсхийг яаж мэднэ вэ? Нөхрөө, чи эхнэрээ аврах эсхийг яаж мэднэ вэ? Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийхүү тушаадаг. Хөвч хөндөх ёслол хийлгэсний дараа хэн нэгэн дуудагдсан уу? Тэр хүн хөвч хөндлөлтөө бүү үгүй болгог. Хөвч хөндөх ёслол хийлгээгүй хүмүүсээс хэн нэгэн дуудагдсан уу? Тэр хүн бүү хөвч хөндүүл. Хөвч хөндөх нь юу ч биш. Хөвч хөндүүлээгүй нь юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. Хүн бүр дуудагдсан дуудлагынхаа дотор үлдэг. Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийг ашигла. Учир нь боол байхдаа эзэн дотор дуудагдсан хүн эзний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн. Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү болготун. Ах トゥ нараа. Хин юун дотор дуудагдсан байна? Түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлдээ. Онгон бүсгүүчүүдийн тухайд гэвэл эзний тушаал надад байхгүй. Харин эзний өршөөлөөр итгэмжт болсон хүний хувьд саналаа хэлье. Тэгэхээр миний бодоход өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж. Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай. Гэхдээ чи гэрлээч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг.
Хэрв онгон бүсгүй гэрлэлээч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна. Ах дүү нараа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа ихнэртэй хүмүүс нь ихнэргүй мэт. Уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт. Баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт. Худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт. Энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстойж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна. Гэвч та нар санаа зовх юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн эзэнд яаж таалагдах вэ хэмээн эзний юмсад санаа тавьдаг. Харин гэрэлсэн хүн ихнэртэй яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд эзний юмсад санаа тавьдаг. Харин гэрэлсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм. Хэрв ямар нэгэн хүн өөрийн онгон бүсгүйд ёс журамгүй зан гаргаж байна гэж бодож байгаа бол хэрв тэр эмэгтэй насан турсан бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүслээрээ болог. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож энэ нь шаардлагагүйгээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг. Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлвэл сайн биз? Гэрлүүлэхгүй бол илүү сайн бизээ. Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрв нөхөр нь өхвөл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн эзэн дотор юм. Харин миний бодлоор бол хэрв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурхны сүнс байгаа гэж би боддог.